Монголчууд хүнсний хэрэгцээнд 5,000 орчим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн гадны улс орнуудаас оруулж ирдэг гэсэн судалгаа өнгөрсөн онд гарсан. За үүний 50 орчим хувь нь эрсдэл өндөртэй хаана үйлдвэрсэн тодорхой бус хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн эзэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн амын эрүүл мэндэд шууд хамааралтай хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж дотооддоо хүнс боловсруулах үйлдвэрлэлийг өргөжүүлэх ёстойг дээрх судалгаа харуулж байна. 2014 онд Махсуу, Гурил, Улаанбуудайн зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх хувь хэмжээ өссөн дүнтэй гарсан нь хүнсний аж үйлдвэрийн салбарт гарсан дэвшил гэж салбарын сайд нь дүгнэлээ. Одоо сайн технологийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудал дээр бас жаахан доголдол харагдаж байна. Энэ дээр бас бид нар анхаарч ажиллаж байна. За өнөөдөр улсын хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчид маань хийж байгаа ажлуудаас сайн жишээнүүдэд танилцуулж байна. Тухайлбал энэ хүнсний үйлдвэрүүд маань хажуудтай лабораторитой шинэ технологиг нэвтрүүлж байгаа энэ сайн амжилтууд өхрийн махан дээр бол тодорхой судалгаануудыг хийгээд Монголын одоо энэ бэлчээрийн мал, Монголын одоо махан бүтээгдэхүүн хэрхэн одоо сайн чанартай гадаадд экспортлох одоо тухайлбал энэ чиглэлээр судалгаа шинжилгээнүүдийг хийсэн тухайгаа бас ингээд танилцуулж байсан. Импортоор авч байгаа хүнснийхээ бүтээгдэхүүнийг аль болохоор багасгах, сахар одоо жишээ нь сахарын манжин тараад сахар үйлдвэрлэх боломж байж байна. Ургамлын тосыг үйлдвэрлэх боломж байж байна. За сүү одоо бас л зарим талаар зөөж байна. Ингээл одоо олон өөртөө бололцоотой түүхийд нь байж байгаа ийм юмнуудаа гаднаас зөөж байгаа учраас импортоо юуны өмнө одоо болох хэрэгтэй. За гадшаа гаргах бол их болцоо бий. Одоо жишээ нь улаан буудай байж байна. Бид одоо улаан буудайг бол Монголын одоо энэ хөрсөнд тарсан Монголын энэ цагуурын нөхцөл тарьсан улаан буудай бол чанар сайтай. Гадаадд бол бас манай одоо буудай бол бас үнэлэгддэг. Ингээд чанарын сайжруулаад улаан буудай гаргах бүтээгд одоо болцоо бол байна. Сүүс үн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүд иргэдэж чанартай бүтээгдэхүүн нийлүүлж сүүлийн 5 жил үр дүнтэй ажилласан байна. Тухайлбал 2010 онд Орос хятад улсад үйлдвэрсэн сүү дэлгүүрийн лангууг дүүргэж байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөрчлөлт гарч импортын сүүг үндэсний үйлдвэрлэгчид зах зээлээс шахаж чадсан байгаа юм а. Сүүний хэмжээг хямд байгаа гэдэг дээр бол өвөлдөө бол бид нэр сая 1000 төгрөгөөр худалдаж авлаа 1 литр сүг. Зундаа болохоор өнгөрсөн зун бид нэр 400 төгрөгөөр худалдаж авсан. Ерөөдөө энэ болохоор улирлын чанартай буюу одоо хавард одоо төлөлт нэмэгдэхтэй холбоотойгоор бол манай дээр бол сүүний гарц бол одоо өвлийн улирлалтай харьцуулахад 4-5 дахин одоо нэмэгддэг. Тэгэхээр энийгээ дагаад бас нөгөө сүүний үн дагаад буудаг байж байгаа. Үнийгээс дагаад бас яг бидний бас дэлгүүр дээрх үнийн хэмжээ бас удирдлагаа дагаад өвлөн өсөөд бас зундаа буулгадаг байж байгаа. За хүнсний экспортыг ер нь одоо экспортыг нэмэгдүүлж импортыг багасгах бол төрийн бодлогын нэг чухал зүйл дээ. Энэ дотроо хүнсний бүтээгдэхүүнийг чинь юуны өмнө бид нар одоо импортоо багасгах хэрэгтэй. Импортоор бол өнөөдөр одоо бүх л бараг зүйлээ авч байна шүү дээ. Төмс ногоо бууданаас бусдын. Жишээлхэд одоо наран цэцгийн тос одоо нөгөө бидний ярьдаг 9-ийн тос гээд харин одоо сүүлийн үед энэ дарханд үйлдвэр байгуулагдлаа. Гэхдээ одоо хамгийн болцоотой юм чинь бол бид одоо энэгээр бид Арабс тарьж байна. Арабсаа тариад хятадд маш үнэтэй худалдаж байна. Энийн оронд чинь төрийн бодлогоор гадшаа гаргахын зогсоогоод өөрийнхөө үйлдвэрийг хангах ёстой. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд импортын бүтээгдэхүүнийг орлох хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх ёстой гэж хүнсний аж үйлдвэрийн салбарынхан үзэж байна. Үүний тулд хүнс боловсруулах үйлдвэрийг дэмжих, олон улсад бараа бүтээгдэхүүн экспортлох нөхцлөөр хангах ёстой юм а.